Нийслэлийн засаг даргын 1-р орлогч Даваа Далай ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдлээ. Ингэхдээ тэрээр Орос албан улсын Ленинград хотод зүтгүүрийн инженерээр суралцж, Австрали улсад магистр хамгаалж, Улаанбаатар төмөр зам болоод томоохон компаниудад 17 жилийн хугацаанд инженер төслийн менежер гээд бүтээн байгуулалтын салбарт тууштай ажиллаж ирсэн. Тиймдээ ч хотын 16 том мега төслийн 10-ыг нь эхлүүлснээ онцоллоо. Нийслэлийн засаг даргын эдийн засгийн хөгжил дэд үтс хариуцсан 1-р орлогчоос бол одоо чөлөөлөгдөж алхтаа тэмцэх газар одоо үнийг тодорхойлохоор хамтран ажиллаж бол шалгуулахаа одоо хариуцлагатайгаар бол мэдэгдэж байна. Тэрээр албан тушаалыг авч бас өгч болдог. Төрдөө хүндэтгэлтэй хандах ёстой гэжээ. Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр. Жил бүрийн 4-р сарын 30-ны энэ өдөр дэлхийн нийтээр хүүхдийн эсрэг хүчирхийллийг үл твчих урайндор дуу хоолойгоо нэгтгэдэг. Хүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн зөв арга биш, харин ч сэтгэл зүй бие бэлдартанд сөргөөр нөлөөлдөг. Иймээс хүүхдийг ойлгож, сонсож, урамшуулалтад суурилсан харилцааг төлөвшүүлж, эрэг хүмүүжлийн арга барилыг сонгохыг зөвлөж байна. Хонконгоос Улаанбаатар чиглэлийн 28-ны өдрийн нислэгээр Индонез улсын 26 иргэн хурамч визээр манай улсын хилээр нэвтрхийг завджээ. Тэдний энэ үйлдэлийг гадаадын иргэн харьяатын газраас таслан зогсоосон байна. Тодорхойлбол BCH Resource хариуцлагатай хувьцаатай компанийн нэрээр C6 ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт илгээсэн боловч уг хүсэлтийг бүрэн шийдвэрлэгдээгүй байхад уригч байгууллага нь визийн зөвшөөрлийг хурамчаар үлдсэн болох нь тогтоогдчихэ. Зөвшөөрлөгөө байршуулсан дүцийг нүүлгэн шилжүүлнэ гэдгийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдгдлээ. Ингэхдээ төц байршуулах боломжит болон хоригдсан байршлуудыг тодорхой болгож нээлттэй зарлана. Мөн улирлын чанартай, төр, сүйдрвчтэй худалдаа үйлчилгээ, явуулын үйлчилгээтэй гудамжинд гадаа хоол хийж болох цэгийг дүүргээс баталсан байршилд ажиллуулна гэлээ. Улсын хэмжээнд 2025 оны байдлаар 12582 хос гэрлэлтэд баталгаж 4493 хос гэрлэлтэд цуцлуулсныг үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 1000 хүнд ногдох гэр бүл цуцлах үзүүлэлтээр манай улс 2024 оны байдлаар 1.3 байх бол Азийн зарим улс тухайлбал Япон 1.6, Таиланд 1.7, Өмнөд Солонгос 1.8, Казахстан 2 байна. Хаврын улирал дуусгаж зуны улирал тун удахгүй эхлэх гэж байна. Гэсэн ч өвлийн хувцас яран далд хийхгүй байхыг Брайдинг цаг үрчид сануулж байна. Учир нь маргааш дахин өвөл болно. Салхи секундэд 20 м хүрч ширүүсч зарим газраар бороо нойтон цас орно. Зам мөстөнө. Байгаль дэлхийн баярын өмнө гинтийн бэлэг барьж байна гэжээ. Ice Global-ийн 120 мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.